За сайн байцгаана уу. За өнөөдөр Катан толгойн талаараас тайлбар хийе гэж бодлоо. Катан толгойн тайлбар. За би цаг төхөмөхийн тулд толгоймуудаа ерөнхийдөө өрөө тавьчихсан байгаа. Тэгээд Катан толгой маань ер нь бол эхлэх, төгсөх, өрөх, буулгах манаас нэлийн ажиллагаатай. Гэхдээ мэдээж гоё тоглоом. За тэгээд хамгийн эхлээд мэдээж энэ тойрсон далайнуудаа тойруулж тавиад тойруулалтаа яг 2 тооны дагуу хооронд нийлүүлнэ. 2 4 2 3-ыг нийлүүлэх байгаа. За тэгээд мөн голд байгаа газруудаа тавина. За газрууд маань мэдээж эрэг хонь байна, тоосоо байна, хад байна, мод байна, үртрээ байна тийм ээ. За эднийгээ бүгдийг хожж аваад тавиад за тэгээд дараад нь өсгөнүүдээ өрч тавина. Өсгөнүүдийг ерөнхийдөө арийнхын энэ өсгийн дарааллын дагуу тавьж агаад би бол хаанаас нь ч хамаагүй ихлүүлээд ингэ тойруулцдаг. Тэгээд мэдээж цүл дээр тоо тавигдахгүй. За бусад юмнууд дээр ихэд тоонууд маань тавигдаад дуусна. За тэгээд энэ тойрсон байгаа энэ бомтууд байгаа. За энэ бомтууд ямар учиртай вэ гэвэл за энэ болохоор 3 1 гэж байна. За би газарт 3 карт өгөөд, банкнд 3 карт өгөөд, ижил 3 карт өгөөд газраас нэг хүссэн карт авах карт байгаа. За энэ 2 модны зах зээл байна. За энэ модны бомт байна. За энэ болохоор тоосхомих байна. За ингээд хараад эдгээр маань 2 1 маань юу гэсэн үг би гартаа 2 модыг банкнд өгөөд газраас дөрөвний карт авна гэсэн үг. За тэгээ хэрвээ надад ямар нэгэн бомт дээр байшин байхгүй бол би гараасаа 4 ижил нэг картаа газар банкнд өгөөд газраас нэг авах байгаа. Тийм болохоорс энэ тойрсон бомтууд дээр байшин барих нь ашигтай. 3 1-ийн зах зээл байна. За 2 модны зах зээл байна. Тоосон зүйлээ ерөөхдөө бүх энд байгаа хэрэгслүүд маань бүгдээрээ зах зээлтэй байгаа. За тэгээд картууд руу тайлбар. За мэдээж мод байна, тоосоо байна, хонь байна, үртрээ байна. За энийг болохоор манайхан энэ хөвчтөн хад чулуугаар явчтیں۔ Тэгээд бас хөдөр гэж бас болдог. Гэхдээ энэ за өнөөдөр хад гэдэг явчээ. Чулуугаар явсан ч болно. За ингээд энэ карт маань болохоор хөгжүүлэх карт байгаа. За хөгжүүлэх картууд маань дотор нь ямар карт байна вэ гэвэл за энэ улаан цэргийн карт байна. За улаан цэргийн картыг яаж хэрэглэх вэ гэвэл энэ картыг би өөрийн болсны дараа би энэ робер буюу энэ дээрэмдэх картыг аваад би хин нэгэн хүний газар дээр энэ тоон дээр тавьж блок хийгээд энэ жишээл хин нэг хүн байшин барьсан байгаад би энэ хүний мод гарын картнаас нэг карт суулж авна гэсэн үг. Дээрэмднэ гэсэн үг. Дээрэм хийж байгаа гэсэн үг. За тэгээд энэ болохоор монопол гэдэг карт байна. За монопол карт маань болохоор энэ би энэ картыг хэрэглээд би надад үр тариагаар өгөөрэй гэх юм бол хүмүүс гартаа байгаа бүх үр тариаг надад өгнө гэсэн үг. Энэ гоё карт. За энэ карт ямар учиртай вэ гэх юм бол энэ карт маань газраас банкнаас дурын 2 карт авдаг карт байгаа. За Aeroplane тэгээд тий. За тэгээд хойшоо явах юм бол road building гэдэг энэ болохоор 2 зам газар шууд билэн 2 зам тавих юм карт байгаа. За тэгээд ерөнхийдөө бусад картууд маань ямар картууд байна гэвэл энэ Victory Point картууд байна. За энэ янз бүрийн зурагтай. Гэхдээ энэ болохоор бүгд ер нь нэг орны картууд гэсэн байгаа. За энэ хөгжүүлэх карт маань бас дотор янз бүрийн карттай. Хөгжүүлэх картаа тоолоход бас их ашигтай байдаг. За энд ямар юмнууд байна вэ гэх юм бол энэ болохоор Longs Road гэдэг. Хань тоолтон дээр хамгийн урт замд тавьсан хүн энэ 2 оны нэг картыг авах боломжтой байгаа гэсэн үг. Хамгийн урт зам явах гэсэн үг. За энэ болохоор түрүүн хийсэн байгаа энэ улаан цэрэг буюу тий. За энэ цэргийн картыг 3-ыг хэрэглэсэн тохиолдолд энэ 2 орны карт бас тэр хүнийх болно гэсэн үг. За энэ дээр нь бас болонд нь тайлбар нь бас байгаа. За тэгээд энэ болохоор ерөнхийдөө бас гарын хэрэгсэл карт байна. За энэ картны дагуу ерөнхийдөө би ингээд толомыг энд газар өрөөд тэгээд газар одоо авсан юмудаараа байгууламж хийгээд бариад тэгээд толом өрнөх байгаа. За тэгээд толом эхлэхдээ яаж эхлэх вэ гэх юм бол за шоогоо шидээд хүн тоож байгаа хүний дагуу шоогоо шидээд хин хамгийн өндөр шоо болсон хүн маань толомыг эхлэхдээ за нэг байшин бариад нэг зам тавина гэсэн үг. За тэгээд мөн нар зөв тойроод хамгийн сүүлийн хүн маань 2 байшинд нь цуулж тавиад тэгээ буцаад нар буруу тойроод хамгийн ихний хүн маань хамгийн сүүл эхлээд хамгийн ихэнд бариад тэгээ хамгийн сүүлний байшингаа барих байгаа. Тэгээ ерөнхийдөө байшин барих зайнууд маань ингэж байшин байвал болохгүй. Яа тэгвэл
нэг байшин барихын тулд дунд нь заавал 2 ийм зам байх хэрэгтэй. Тэгэхээр жишээлбэл ингэж барих ч юм уу тий. За эсвэл би ингэж барьсан ч болно. Тий энэ дээр ингээ 2 байшин барьсан ч болно. Тэгээ ингэж байшин барьж болохгүй гэсэн үг байгаа. Тэгээ би харж байгаа дурын газраа боломжтой газруудаа байшин барина. За энэ картны тооны доор байгаа энэ цэгнүүд маань ямар ч тэгвэл 2 шоо шидээд өндөр буух одоо магадлалын тоонууд маань шүү. За энэ доор нь байгаа цэг өндөр байх тусмаа ерөнхийдөө энэ шоо шидэхэд энэ тоо буух магадлал өндөр гэсэн үг байна. За тэгээд за тоглолтын явцад маань шоо шидэж байгаа үед 7 буух юм бол тий. За 7 буух юм бол яах вэ гэх юм бол за энэ робер буюу энэ картыг хэрэглээд тэр 7 болгосон хүн маань хин нэгэн хүнийг түрүүний улаан цэргийн юутай адилхан хин нэг хүнийг блоклоод тэр хүнээсээ бас юм сугалдаг байгаа. Өөрөөр яах вэ бол 7 буусан тохиолдолд тоглогч бүр гарын картаа тоолно. Гарын карт 8-аас дээш байх юм бол талыг нь буюу тий. За би 8-тай байх юм бол 4-ийг нь банкнд буцааж өгнө. 10-тай байх юм бол 5-ыг нь банкнд буцааж өгөх байгаа. Тэгэхээр ерөнхийдөө гарын картнуудаа 7-оос дээш 8-аас дээш байхгүй хэрэглээд явахнаас ашигтай байгаа. Тэгээд тоглолтын явцад маань хүмүүс хоорондоо бас картуудаа солилцдог байгаа. За жишээл надад олон үр тариа байгаад за надад тооцоо байгаа, юу чулуу байгаад надад үр тариа хин нэг хүн байх юм бол би тэр хүнтэй тохиролцоод тий надаа энэ үр тариагаар би хоорондоо солилцож болно гэсэн үг. Гэхдээ энэ зөвхөн шоо шидсэн хүн энэ 8-ыг солилцоо хийх боломжтой. Өөр хүмүүс чөлөөтэй үед 8 хийх боломж байхгүй гэсэн үг байгаа. Тэгээд мэдээж яаж болно? Би нэгийг нэгээр сольж бол надад үнэхээр хэрэгтэй бол би 2 чулуу өгөөд нэг үр тариа солих юм. Гэхдээ энэ банктай биш хүмүүс хоорондоо солилцох юм 8 байгаа гэсэн үг. За тэгээд энэ мэтлэнгээр тоглоод эхлээд яваад өрөөд газар шоо шидээд за би энд байшин байсан байлаа. За нэг байшин маань энд байлаа. За нэг байшин маань энд байлаа. Тэгээ ерөнхийдөө би тоглоом шидэхэд тойрог болгон дээр хүн болгон ингээд шоо шидэн надад 3 буух үед миний тойрсон тоондоо 3 байх учраас би энэ газраас юм авч чадахгүй. Гэхдээ өөр хин нэг хүн 3 дээр байсан бол би шоо шидсэн ч тэр хүн маань газраас юм аваад явна гэсэн үг. Тэгээд энэ мэтлэнгээр 8 буужийн 8-аас би нэг үр тариа авна гэд. Энэ мэтлэнгээр гарын картуудаа цуглуулад эргээд гарын картуудаараа газраас би зам авч болж гин, тэ жижигхэн байшин барьж болж гин, сити жижигхэн байшингаа сити болгож болж байна. Энэ байшингаа би сити болгож том болгохын тулд би 3 чулуу 2 үр тариа өгч том болгоно. Тэгээд том болгосноор ямар ч тэгвэл би өмнө эндээс би нэг юм авдаг гэсэн бол ийм сити барьсны дараа би 5 байх юм бол би газраас 2-ыг авна гэсэн үг. 10 байх юм бол би газраас 2-ыг авна. 11 байх юм бол 2-ыг авна. Энэ бас 2 оноо гэсэн үг байгаа. За энэ мэтлэнгээр хөгжүүлээд байшингаа бариад, ус замаа бариад, замаа нийлүүлж явсаар агаад тоглоом яаж дуусах вэ гэх юм бол 4 хүн тоглож байгаа тохиолдолд 10 оноор тоглоом дуусна. За 10 оноо түрүүж 10 оноо хийсэн тохиолдолд тэр хүн хожино. Тэгээд тоглоомоос сүйд яаж бодох вэ гэвэл за энэ жижиг байшин барьсан бол жижиг байшин маань 1, том байшин маань 2 оноо. За тэгээд мөн уртын зам барьсан хүн газраас те. За уртын зам барьсан хүн маань 2 оноо гэсэн үг. За тэгээд мөн улаан цэргийн картыг авсан хүн 2 оноо. За тэгээд газраас мөн 1 онооны картууд байгаа. За 1 онооны картуудаас тоолоод за тэгээд хамгийн сүүлд 10 оноод болсон хүн маань ерөөхдөө тоглоомыг дуусгах байгаа. За тийм болохоор за тэгээд энэ бичлэгийн дараа тоглоод тоглосон бичлэгээ оруулна. Тэгээд бас тэр тоглосон бичлэг дээрээс олон зүйл сурч авах байхаа. За тэгээд амжилт хүсье. Тоглоом дууслаа.